За сайн байцгаана уу? Намайг Хуганбаатар гэдэг. 2 жилийн өмнөөс би Амбаунд Монгол төрийн бас байгууллагын хөгжил даалгах тэмдэргийн эсрэг сайн дурын ажилтан бэлтгэх сургалтанд суухаас өмнө хүн худалдаалах тэмдэртэй холбоотой ямар нэгэн мэдээлэл интернет орчин сонин сэтгүүл дээр явж байгаа зүгээр нэг тоохгүй хальт уншаад өнгөрдөг нэг юм байсан бол яг энэ сургалтанд сууснаас хойш энэ хүн худалдаалах гэмт хэрэг нь манай нийгэмд даалдуур ямар муухайгаар цэцэглэж хөгжиж байгаа юм бэ гэдгийг олж ойлгож тэгээд энэ бүр миний ойр дотны хүмүүст хүртэл нөлөөлөхөд тийм нөлөөлөхийг хурж болох ш тийм аимшигтайгаар хүчтэйгээр явж байдгийг мэдснээс хойш яг энэ хүн худалдаалах гэмтэргийн эсрэг бодиттойгоор дуу хоолойг өргөх хэрэгтэй мэдгийг ойлгож авснаас хойш би энэ хүн худалдаалах гэмтэргийн эсрэг тэмцэж эхэлсэн. Тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа найзууд болон залуучуудаа хэлэхэд яг энэ муухай гэмтэргийн эсрэг үнэхээр бодиттойгоор үйлдэлтэйгээр яг тэмцээсэй гэж хүсэж байна. Тэгээд баярлалаа.